Говьсөнбөр аймгийн Сөмбөр сумын нутагт байрлах Чойр дэд станцаас баруун урагшаа 2 км зайд 10 мегаваттын хүчин чадал бүхий Сөмбөр нарны цахилгаан станц байгуулагдаж ашиглалтанд ороход бэлэн боллоо. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2016 онд тус нарны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг ESP Solar Energy компани захиалгаар сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв боловсруулсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 31-нд дүүд компанитай хамтран эрчим хүч худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна. Сөмбөр нарны цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын ногоон сан болон Япон улсын Sanko Seiki компанийн хөнгөлөлттэй зээлээр босгож байна. Төслийн зээлийн гэрээг 2018 оны 5 дугаар сарын 4-нд нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын ногоон сангийн албан ёсны төлөөлөгч Хас банктай байгуулснаар санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэн. Сөмбөр нарны цахилгаан станц төсөл нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын ногоон сангаас Монгол улсад хөрөнгө оруулалт хийсэн анхны төсөл юм. Төслийн зураг төсөл боловсруулалт, угсралт, суйрлуулалт, бүтээн байгуулалт зэрэг бүхий шатны үйл ажиллагааг зөвхөн Монголын инженерүүд хийж гүйцэтгэсэн гэдгийг ч онцлох зүйтэй. Сөмбөр нарны цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын ажлыг нийт 6 сарын хугацаанд 205 хүн гар бие оролцсон 162,960 цаг хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайдар ханган ажилласны дүнд ямар ч осол авааргүйгээр амжилттай хийж гүйцэтгээд байна. Тус станцад сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суйрлуулсан тухайлбал Sanko Solar Mongolia брендийн 325 ваттын 31,104 ширхэг нарны дэлгэцийг бүтээн байгуулалтанд ашигласан бөгөөд эдгээр нарны дэлгэцүүд нь 25 жилийн баталгаатай. Нарны дэлгэцийн суурь гэхэд олон улсын чанарын шаардлага хангасан Япон технологиор хийгдсэн бөгөөд 35 м/сек хүртэл салхийг дэвсвэрлэх чадвартай. Суурийн тулгуур нь орчин үеийн ухаалаг байгаль дээлтэй шийдэл болох газарт хийх зориулт бүхий шүрүүпээр хийгдсэн байна. Дэд станцтайгаа дэлхийн топ брендийн нэг Pricemian брендийн ган хуудасаар хоёрлогдсон 2.3 км урт 2 хос цахилгаан дамжуулах кабель шугамар холбогдсон төдийгүй Итали улсын Wide Muller брендийн нарны дэлгэцийн цуваа бүрийг хянах string monitor бүхий 96 ширхэг нэгдэх хайрцаг ашигласан байна. Инверторын байгууламжийн хувьд ABB брендийн Core MWS Station иж бүрэн автомат ухаалаг 5 ширхэг инверторын байгууламжтай төдийгүй хаалттай хуваарлах байгууламжтайч ABB брендийн тоног төхөөрөмжийг ашиглаж rail хамгаалалт SCADA системээр бүрэн тоноглогджээ. Сөмбөр нарны цахилгаан станц жил бүр 17.1 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм. Энэ нь 22,000 орчим айл өрхийг эрчим хүчээр найдвартай хангах ба жилд 160,000 тонн ус, 18,000 тонн хог хаягдал, 12,000 тонн нүүрс хүчлийнхээ ялгархаас сэргийлж дэлхийн долларын эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах юм. Монгол улсын эрчим хүчний системийн сөрөглөгдсөн хүчин чадал 1309.5 мегаватт байгаа бөгөөд үүний 18.1%-ийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар нээлбэр хүчин чадал 35 мегаваттын 3 нарны цахилгаан станцын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа бол Сөмбөр 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтанд орсноор улсын эрчим хүчний системийн цар хүрээг нэмэгдүүлж сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг өсгөнө.